тоглоо хүмүн. За тэгдэ хань минь. За та бүхэн маань лагшин тунгалаг ажил үйлсэн бүтэмжтэй сайхан цуцгааж байна уу? Дуу хор өв соёлын өлгий дундгой нутгийн өвдөн уламжлагчдын өргөө цагаан гэрийн үүдэнд морилон саадсан та бүхнийг маань ертөнцийн энэ сайхан алтан нар ивэж 9 үеэрэн жаргаж явахын үлзийтэй сайхан өрөөдийг өргөн дэвшүүлье. Хүрээ! 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 Бидний амьдардаг нутагт хөлд орох чулуунаас нь хөгжим эгшиглэж байдаг ийм сайхан орон дэлхий билээ. За бүхэн бүдүүн өвсөнд гэдэг энэ дэхөө. За юу болов хүмүн? Очирохоо эмаарсаа. Чулуугаа түгээрээ. Айдохногнээ. Хэдэнэ чулуугаа түзгээ. За жуужаа ирж байгаа маань. Би нэг амар мэндийн мэдээд хий. За. Амархан сайн байна уу та? Мэнд байгаа нү та. Мэндэ. За сайн явж ирүү та. Сайн явж ирээ хөөе. За жуужаа маань ханган хишгэн хөглөж хүүхдүүд биднийг баясгах нь уу да? За ашгүй дээ. За. Энэ хангай дэлхий. Оогава. Хат чому энэ бүгдээ төвийн хайр чамгааж байна гэж шүү. Амьд байгаа ч үү? Аата. За. За, ёстой сайхан жуужаа. За, жуужаа. Айл сахалт нутаг усныхан маань бүгдээрээ хүрээд ирлээ. Одоо бүгдээрээ хангай дэлхийг баясгах уу да. За, тэгээ. Айл хүүхдүүдээ аялгуу чулуугаан овондон өргөч. Дэлгэр хангай даацаг их Укталийн улс дэлхийн цэнхэр зулай ориглын хилээр дуулна. Эл хүнжил өөш манхан цагаан зургийн дэндүү дагшин үзэмжин элсэн хөглөж дуулдаг дундгом нутгийнхаа уул усыг баястад сүн далайг шалбааг байхад сүмбэр уудыг дов байхад хэмээн үлгэр домгийг эхлүүлдэг домгийн цэнхэр сүмбэр уул эр харагдаж байна. Хайж хайрхан эргэн тойрныхон бүх сайхан уул усыг баястад уулын магтаалан бүгдээрэн өргөцгөөё.
бэлэн хорын ганган чавтас дөргүүлж урдын сайхан дууны хөнгөн нуглаа шуранхайлж угшил сайтай хүлгийхэн алтан жолоо бүргүүлсэн уянгийн цэнхэр өөжин гимэн энэ бидний дундгаваа. зам твий наран энэ сайхан уртын дуушгэн та бүхний маань нас буян өн мөнхөд дэлгэрэх болтугай. Хүрээ! 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 Монголчууд маань ийм сайхан дуучин ардман монголчууд дууг Монгол ардын уртын дуу, Монгол ардын дуу буюу богинын дуу хэмээн хоёр ангилан үздэг юм аа. Одоо та бүхэндээ Монгол ардын олон сайхан дуунуудаас ээжлэн өргөн барина уу хэмээн өвлөн уламжлагчдан хүндэтгэн өрн залъя.
Монголчууд маань аливаа зүйлийг хараад магтаж, ерөөж үүдэг ийм сайхан амны бэлэгтэй ард түмэн билээ. Монголчууд Монгол улсад ардын өрөөчтэй ганцхан аймаг байдаг. Энэ бол мэдээж дуу хоорой соёлын өдгий Дундгой нутаг билээ. Өнөөдөр Дундгой аймгийн Дэрэн сумаас төрөн гарсан Монгол улсын ардын өрөөч, Монголын зохиолчдын эвлэлийн дэрэгдэх үлгэрийн танхимыг бас үүсгэн байгуулж байсан алдарт Сандгийн үржин хандгайн 115 жилийн ой тохиож байгаа. Тэгээд энэ эрхэм хүмүүний шавийн шавнар Дундгой нутгийн 408 зогсоос төрөн гарч нутгийн ард түмэндээ ерөөл магтаалан өргөн барьсаар байгаа үлээ. Ингээд та бүхэндээ адууны ерөөлийг өргөн барьно хэмээн бяцхан өвлөн уламжлагчдаа хүндэтгэн өрн залж байна. Миний сайхан уяагаан тойроос.
байсан Мортон Монгол гэж энэ сайхан бүтээлийг өвлөн уламжлагч хөвгд багчууд маань та бүхэндээ өргөн барьлаа. Бүгдээрээ урам хайрлаж уухайлаа. За монголчууд маань 5 хушуу малаан дагаж 5 хушуу малынхаа ашиг шимийг хүртэж 5 хушуу малаан өдөр тутам маллаж ирсэн ийм сайхан уламжлалтай нүүдэлчин ард түмэн билээ. Жаажа жуужа хоёр. За, жаажа. Нөгөө манай жоол борын өглөө ботгоон голчод ганцаараа тэшүүлж явна гэхээр нь бариад уйчихсан байгаа. Яадаг маманд юу за? Гэхдээ ер нь энэ тэмээ хон юм аа. Энэ гурвал жоохон үр төлөө голох гээд байх юм аа да. Тэгдгийн. Гэхдээ ямар сайндаа энэ хоёр хурах ишгээ хөхүүлэхгүй болохоор нь бариад уйчихсан юм. Гэхдээ тэгсэн ч гэсэн ингээд тойр дахиад ерөөсөө хөхүүлэхгүй юм. Ухаа, болж. Манай нүүдэлчин Монголын одоо сайхан ёс заншил өвөг уламжлал биш үү дээ. Тийм одоо эдний голоо төлөөн голохоор зэрэг сайхан дуусаар байгаад л тэгэл уйруулаад ингээд тэгэл төлийг авахгүй болчихдгийг. Ухаастай. За жаачаа минь та нэг ирснийх хон ямаа хоёрыг минь одоо авахгүй л байгаа. За тэр хоны таагнаад авахгүй нь би ямаагийн цайг ичих та. За тэг. За хүүхэ чи одоо ямаа цайг сурсан уу? За хайш. За ингэ чү. За ахан дүүс айл саахтыг юм нэ. Баруун хойноос үйлшээд бороо орох нь байна. Бүгдээрээ хомтой тэмээндээ гэрэн ачааллаад нүүцгээе. За нүүхээс өмнө оронгийнхаа мотхыг авахгүй болохгүй байхаа. Алуу борох та босоод ирээрэй. Бужаа минь ч гэсэн босоод ирлээ. За бужаа. Ач охинтойгоо та гурав маань одоо нийлээд Оронгины минь ботхыг нэг шүүлэн байгаа. За. Эмээ малчид маань 5 хушуу малынхаа айш арин шин тохируулж хургаан голвол тойгож ишхэн голвол цийгэж ботгоон голвол хөөсөж их үрийг эвлэгдэг ийм л
оюунлаг ард түмэн билээ. Тийм ээ. Малчид маань малаан дагаж, өвөлжөндөн, хаваржаандан, цусландан, амаржаандан нүүдэлдэг Монгол түмний их нүүдэл эхэллээ. Та бүхний харж байгаачлан говийн айлын ганц ажлыг нугалдаг амтан бол тэмээ билээ. Тэмээ. 5 хушуу малын минь нэг. Тэмээ. 5 амьд эрдний минь нэг. Тэмээ. 5 твийн орноос манайд л ганц байдаг. Тэмээ. Хал хангай говь 3 нутагт минь өн мөнхөд сүрэглэн өсөх болтугай. Тэмээ магтаадан өргөё. Адууныхан салхинд хиймэрэн сэрэгдэг миний говийнхан, айдууныхан дуграанд хоймрын жаргадаг миний говийнхан, айр коруудын байн уруул чимчгнүүлсэн миний говийнхан, амьдралын түмэн нухчаанд нуруунд бүхийж үзээгүй миний дунд гов нутгийн малчин айд инхүү намар жарвгаан нүүлээ. Дайраад ирэхэд алай шиг, буцаад ирэхэд булаг шиг, сайн үлсэн санаагараа бүтэж, заяагараа түшин явахын өлзийтэй сайхан ирээдийг үлдэж буй та нартаа өргөн дэвшүүлье. Ураа!